Монгол Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Та бүхэнд Монгол Улсын үндсэн хуулийн зэцгийн 2026 оны 1-р сарын 13-ны өдрийн 01-р дүгнэлтийг танилцуулж байна. Үндсэн хуулийн зэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн хэсэг маргааныг хянан шийдвэрлсэн тухай. Үндсэн хуулийн зэцгийн дунд судлалын хуралдааныг үндсэн хуулийн зэцгийн дарга гэ баясгалан даргалагч, үндсэн хуулийн зэцгийн гишүүн Д Ганбаатар, О Мөнгө сайхан, Ц Цолмон, Эр Батрагч элтгэгч нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн бичгийн дараагаар Б баяр жаргалыг оролцуулан үндсэн хуулийн зэцгийн хуралдааны тахинд нээлттэй хийлээ. Үндсэн хуулийн дунд судлалын хуралдаанд хүсэл гаргаж Монгол Улсын их хурлын итгэмжлэлсэн төлөөлөгч, Улсын их хурлын гишүүн Х Тэмүүж оролцоо. Энэхүү хуралдаанаар үндсэн хуулийн зэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 64-р зүйлийн 1-2 дахь хэсэг, 64-р зүйлийн 2 дахь хэсэг, 70-р зүйлийн 1 дахь хэсгийг зөрчсөн хэсэг маргааныг хянан хэлцлээ. Үндсэн хуулийн зэцгийн 2026 оны 01-р дүгнэлтийн 11 хуудас бүхий үндэслэл хэсгийг давчиж, тогтоох хэсгийг та бүхэнд уншиж сонсгоё. Үндэслэл 1. Үндсэн хуулийн зэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд альч цуг авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоолохоор иргэн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн зэцэд гомдол гаргуул хэргийн хариалыг тогтоож холбогдох шүүхэн шилжүүлнэ гэж заасан нь үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хуулийн зэцэн үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу улсын их хурл, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын хүслээр хянан шийдвэрлэнэ гэсэн заалтын агуулгыг хэд хөргөжүүлж үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу үндсэн хуулийн зэц өөрийн санаачлагаар хянан шийдвэрлэнэ гэсэн нь иргэн өөрийн үндсэн эрх буюу үндсэн хуулиар баталгаажсан эрх чөлөөнд зөрчигдсөн тохиолдолд үндсэн хуулийн зэцэд өргөдөл гаргахаар мөн 66-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар үндсэн хуулийн зэцэд мэдээлэл гаргах агуулгыг илэрхийлжээ. Харин иргэдийн гаргасан өргөдөл мэдээллийн дагуу үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаа үүсэх хэсгийг үндсэн хуулийн зэц зөвхөн өөрийн санаачлагаар шийдвэрлэнэ. Түүнчлэн үндсэн хуулийн зөрчсөн тухай маргааныг улсын хурал, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын хүслээр хянан шийдвэрлэнэ гэсэн нь дээр гэрх бүхий байгууллага албан тушаалтан үндсэн хуулийн зэцэд хүсэл гаргасан тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн хянан шийдвэрлэхээс өөрөөр бусад байгууллага албан тушаалтан үндсэн хуулийн зэцэд хандах эрхийг багтаагаагүй болохыг үндсэн хуулийн бичвэрийн үгийн шууд утгаар ойлгохоор байна. Гэтэл үндсэн хуулийн зэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд үндсэн хуулийн зэцэд өргөдөл мэдээлэл хүсэл гаргах эрх бүхий субъект эдгээр субъектээс гадна төрийн бусад байгууллага албан тушаалтан олон нийтийн байгууллага аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоолохоор гомд гарахыг зөвшөөрч нэмсэн нь үндсэн хуулийн зэцэд хандах субъектыг хэд өргөжүүлсэн байна. Маргаан бүхий зохицуулалт нь үндсэн хуулийн зэцийн хариалын шийдвэрлэх маргааныг мөн өргөдгсөн байна. Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1 дахь хэсэг зааснаар үндсэн хуулийн зэц зөвхөн үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл үндсэн хуулийн зэц аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоохоор заасан нь зөвхөн үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлаар бусад хуулиар тодорхойлсон хэргийн хариалыг шийдвэрлэх өргөн агуулгатай байна. Тухайлбал иргэний хэрэг шүүгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р бүлэгт иргэний хэргийн хариаллыг, захиргааны хэрэг шүүгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р бүлэгт захиргааны хэргийн хариаллыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р бүлэгт эрүүгийн хэргийн хариаллыг тус хуульчилж холбогдох шүүхэн шийдвэрлэхээр тогтоосон байна. Үндсэн хуулийн зэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох асуудлыг наривчлан зохицуулаагүй нь Монгол Улсын дээд шүүх энэ талаарх бүрэн эрхтэй давхцал үүсгэхээр байна. Тодорхойлбол 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25-р зүйлийн 25-ын 7 дахь хэсэгт улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэд тус зүйлийн 25-ын 7-гийн 4 дахь заалтад хуулиар хариаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох гэж 28-р зүйлийн 28-ын 1 дахь хэсэгт улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэд тус зүйлийн 28-ын 1 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн хариалыг тогтоох гэж тус заасан байна. Үүнээс үзвэл аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох болон хуулиар хариалыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох зохицуулт ямар ялгаатай болох нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүх хуулиар хариалыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох хүрээнд аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн хариалыг тогтоох боломжтой байх бөгөөд энэхүү хариал тогтоогоогүй нь иргэний үндсэн эрхийг зөрчсөн тухай өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд үндсэн хуулийн зэц уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй. Улсын дээд шүүх 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр хүртэлх хугацаанд хэргийн хариал тогтоох асуудлаар 20 иргэнээс өргөдөл хүсэлт ирүүлснээс 7 хэргийн хариалыг тогтоож шийдвэрлсэн байна.
Тухайлбал нэр бүхий иргэнээс Чингэлтэд өргөдөх улсын бүртгэлээс толбогдуулан гаргасан эцэг тогтоох бүртгэлийг хүчингү болгох нэхэмжлийн шаардлагатай хэргийн яриад тогтоох хүсэл гаргасныг дагуу 2023 оны 4-р сарын 18-ны өдрийн улсын дэд шүүхийн захиргааны танхимын нийт шүүгчийн хуралдааны 156-р тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харьяаллын шийдвэрлэх маргаан болохыг тогтоож шийдвэрлсэн байна. 2. Үндсэн хуулийн зэст маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд холбогдох шүүхөд шилжүүлнэ гэж заасан нь үндсэн хуулийн зэстээс шүүхтэй харилцааг хит өргөжүүлсэн байх тул үндсэн хуулийн үзэл баримталд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн 50-р зүйлийн нэгт хэсэгт Монгол улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгуул мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэд тус хэсгийн 3 дахь заалтад хууль түмэнд заасан хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах талаар үндсэн хуулийн зэц улсын ерхий прокурор шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх гэж үндсэн хуулийн зэцээс үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг улсын дээд шүүхөд шилжүүлэн хянан шийдвэрлүүлэхийг үндсэн хуулиар зөвшөөрсөн байна. Харин улсын дээд шүүхээс бусад шүүх буюу анхан болон давзаалгчны шүүхэд үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг шууд шилжүүлэн шийдвэрлэх бүрэн эрхийг үндсэн хуулийн зэст олгоогүй байхад маргаан бүхий зохицуулалт бусад шүүхэд шилжүүлж болохоор хуульчс нь үндсэн хуульд нийцэхгүй байна. Эрх зүйн маргааныг аль шүүх авч хилцэхгүй байгаагаас иргэний үндсэн хуулиар хамгаалсан үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг үндсэн хуулийн зэц хянан шийдвэрлэж шаардлагатай тохиолдолд тухайн маргааны хэргийн харьяаллыг тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн маргаан аль шүүхийн харьяалтай нь Монгол улсын шүүхийн тухай хууль болон бусад хууль заасны дагуу дээд шүүхийн бүрэн эрхт хамаарах бол уг маргааныг аль шүүх авч хилцээгүй улмаас иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг үндсэн хуулийн зэц хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэний өргөдлийн дагуу үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэх замаар буюу эрх ашиг сонирхлын хөндөгцсөн иргэн холбогдох шүүхэд дараа нь улсын дээд шүүхэд хандах зэргээр хууль заасан бүхэл арга замыг дуусгасны дараа эрх зүйн маргааныг аль шүүх авч хилцээгүй тохиолдолд үндсэн хуулийн зэц хянан шийдвэрлэх учиртай. Энэ нь хэргийн харьяаллыг тогтоох улсын дээд шүүхийн бүрэн эрхийг үгүйсгээгүй, харин шүүх мэдлийн байгууллагын шийдвэрийн улмаас иргэний үндсэн эрх зөрчигдөхгүй байх. Зөрчигдсөн тохиолдолд сэргээ илрүүлэх замаар үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-р заалтын шүүхэд гомдол гаргах, шудраг шүүхээр шүлэх болон бусад эрхийн баталгааг хангах хяналтыг хэрэгжүүлж байгаа юм а. Улсын дээд шүүхээс үндсэн хуулийн зэцэд ирүүлсэн тайлбарт үндсэн хуулийн зэц эрх зүйн маргааныг аль шүүх авч хилцэхгүй байгаагаас иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсхийг хянан шийдвэрлэх нь үндсэн хууль заасан хүний эрх чөлөөний хамгаалал ба иргэн хуулийн этгээдийн шүүхэд гомдол гаргах, шудраг шүүхээр шүлэх эрхийн баталгааг хадгалж байна гэжээ. Иймд үндсэн хуулийн зэцээс иргэний өргөдлийг дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж эрх зүйн маргааныг аль шүүх авч хилцээг нь үндсэн эрхийг зөрчсөн гэж үзвэл үндсэн хуулийн 50-р зүйлийн 1 хэсгийн 3 дахь заалтын дагуу улсын дээд шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр байна. Үндсэн хуулийн зэцээс үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэхдээ холбогдох шүүхийн шийдвэрийг хүчингү болгохгүй, харин үндсэн эрхийг хамгаалах асуудлыг улсын дээд шүүхэд шилжүүлж хянан шийдвэрлүүлж байгаа учраас энэ үндсэн хуулийн 50-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад гэж заавал биелүүлнэ. Хэрэв улсын дээд шүүхийн шийдвэр хууль харьцуулбал түүнийг улсын дээд шүүх өөрөө хүчингү болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хууль харьцуулбал хуулийг дагаж биелүүлнэ гэж заасантай харьцуулахгүй. Үндсэн хуулийн зэц нь шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсхийг хянахгүй бөгөөд шүүхийн мэргэжлийн алдааг засах шат амжлага биш юм а. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг тайлбарлах, хэрэглэх, хэргийн өвөл баримтыг тогтоох, үнэлэх асуудлыг харьяалах шүүхэн шийдвэрлэнэ. Харин үндсэн хуулийн зэц шүүхийн хэрэглэсэн ердийн хуулийг бус гагцхүү үндсэн хуулийг хэмжүүр болгоно. Иймд үндсэн хуулийн суур үзэл баримтлал, үндсэн хуулийн 50-р зүйлийн 1 хэсгийн 3 дахь заалт, тус зүйлийн 2 дахь хэсэг, 64-р зүйлийн 1 2 дахь хэсэг, 64-р зүйлийн 1 2 дахь хэсэг, 70-р зүйлийн 1 дахь хэсгийн зохицуултыг холбож цогцоор нь авч үзвэл үндсэн хуулийн зэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд аль шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн зэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүх шилжүүлнэ гэсэн нь үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсгийн үндсэн хуулийн зэц түүний гишүүн үүргээг үүсдэхдээ гагцхүү үндсэн хууль захирагдах. 70-р зүйлийн 1 дахь хэсгийн үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасантаа нийцээгүй байна. Монгол улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дахь хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дахь заалт, үндсэн хуулийн зэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 32-р зүйлийн удирдлага болон Монгол улсын үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь 1. Үндсэн хуулийн зэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл аль шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолохоор иргэн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн зэцэд гомдол гаргуулд хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэн шилжүүлнэ гэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн зэц түүний гишүүн үүргээг гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараад бус байна. 70-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хуульд хууль зайлаг төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасанд нийцээгүй байна. 2.
Үндсэн хуулийн эцэст маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 64-р зүйлийн 1 дахь хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байна. 3. Үндсэн хуулийн эцэст маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлийг үндсэн хуулийн эцэст маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32-р зүйлийн 4 дахь хэсэг заасны дагуу 2026 оны 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлсэвэ. 4. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн эцэст маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32-р зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу хэлэлцэж хариу өрөөлөхийг улсын хурлд уламжилсавэ. Даргадагч Г. Баясгалан, гишүүд Д. Ганбаатар, О. Мөнх сайхан, Ц. Цалмаа Ир Батарагчаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.